лайв явж байгаа вэ гэхээр олон хүмүүс бас лайвын дундуур тий сүүлсгээр ингээд орж ирдэг. Ямар учиртай ямар зорилготой үйл ажиллагаа явагдаад байгаа юм бэ гэхээр зарим хүмүүс гайхаж байгаах. Өнөөдөр энэ хэлэлцүүлэг маань өсвөр насны хүүхдүүдийнхээ эцэгчүүдээс ямар харилцааг хүсэж байгаа юм бэ гэдгийг хүүхдүүдээ сонсох, мөн өсвөр насны хүүхдүүдтэй харилцах харилцаан дээр асуудал байсныг шийдчихсэн, эсвэл шийдлүүдийг мэддэг эцэг эхчүүдийн төлөөлөл мөн мэрэгчлүүдийн төлөөлөл оролцож байгаа юм онлайн хэлэлцүүлэг явагдаж байна. Тэгээ та бүхэн энд бас анхааралтай сонсороо, хүүхдүүдээ сонсороо, эцэгчүүдээ сонсороо, мэрэгчлүүдээ сонсороо гэж хүсье. За дараагийн хүүхэд саналаа хэлээд байгаарай. Аав ээжтэй хандаж өнөөдөр орчин үеийн хүүхдүүд маань техник технологийн 90 зуунд амьдарч байгаа Z generation гэж хэлэгдэж байгаа энэ хүүхдүүд маань эцэг эхтэйгээ арай өөр харилцаа хүсэж байгаа юм байна, тийм үү? Яг юу хүсэж байгаа юм бэ гэдгийг хэдүүлээ сонсцгоё. Сайн байцгаана уу, намайг Бүжин Лам гэдэг. Би Баян Сэтгүүлийн 48 нас сургуулийн 10-р ангид суралцдаг. Бид өсвөр насны хүүхдүүдийн хувьд гэх юм бол ээж аваагаа биднийг илүү сонсоос биднэрт хайртай гэдгийг үргэлж мэддэгдүүлж байгаасаа гэж бид нар айгүй хүсдэг. Одоо ингээд хүүхэд ч гэсэн зөвхөн том хүн ч гэсэн ингээд өөрийг нь сонсож байгаа хүн айгүйх баярлаж шүү дээ. Надад итгэж чинь энэ хүн намайг сонсож чинь гэдэг. Тийм учраас ямар ч үед ээж аав нь юу ч тохиолдсон чамайг сонсож чинь бид хоёр чамд хайртай ямар ч үед бид нэр чамд туслахад билэн гэдгийг ээж аавны хүүхдүүдэд ойлгуулж тэгээ үүтлээрээ үгээрээ харуулж байгаасаа гэж бид нар айгүйх хүсдэг. Миний зүгээс одоо өсвөр насны хүүхдийн зүгээс хэлэх үг гэх юм бол хүүхдүүдтэйгээ сайн сонсож байгаагаараа тий тайлбар тавиад гэдэг үгийг аль болох бити хэлж байгаарай. Ууртай ч гэсэн ямар ч гэсэн ингээд ядаж сонсож байгаа дүр зураг үзүүлж байгаа болоод чамаагүй хүүхдээ сайн сонсож байгаарай гэж хэлмээр байна. Зүгээрээ энэ ингээд байнга үргэлжлэхгүй төр зурдал одоо ингээд юм хэцүү чам санагдаа чи ингээд жоохон том болоод ирнэ гэдэг чинь зүгээр очино. Бид нар чамд өрүүл цаартай бид нар чамд туслана. Тийм учраас чи ээждээ хүссэн бүхнийг хэлж олно гэдгийг банк хэлж байгаасаа бидний тайртай гэдэг мэдрүүлж байгаасаа гэдэг хамгийн хүсдэг. Тийм учраас хүүхдүүдийг айл болох сонсоод хүүхдүүдийг айл болох юм загнад зандрахгүйгээр сонсож байгаасаа гэж бид нар аюу хүсдэг. Загнад зандрахгүйгээр харилцаж байгаасаа гэж хүсдэг гэж байна тийм ээ. Гол. За баярлалаа. Дараа нь хүүхдүүд маань яриад байгаараа цаг алдахгүй иржлээ. За сайн байцгаана уу? Намайг Амараас Толсон гэдэг 48 дугаар сургуулийн сурагч. За одоо 17 настай. За тэгээд нийт сонсогч болон хамт хэлцүүлэгт оролцож байгаа та нартай энэ өрөө мэндийг хүргэе. За ерөнхийдөө дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 10-аас 19 насныг өсвөр нас хэмээн тодорхойлсон мэт юм байна л да. Тэгээд зарим хүмүүс өсвөр нас, шилжилтийн нас гэдгийг ингээд дүүрэн дээр юм гарах гормоны өөрчлөлтүүдээр төсөөлдөг боловч B-физиолог сэтгэл санааны хүнд үеийг туулгаж байдаг юм байна л да. Тэгээд энэхүү хэлэлцүүлэгт ороод маш олон эцэг эхчүүд өсвөр насны хүүхэд бидэнд ийм зүйл тохиолддог, ийм сэтгэлзүйтэй байдаг шүү гэдгийг хүргэхийн тулд тодорхой хэмжээний өсвөр насны хүүхэдтэйгээ Facebook, chat, Instagram DM-ээр ярилцсан байгаа. Тэгээд та нартайгаа одоо нэгэн охины кейсийг танилцуулъя. За би одоо 16 настай эцэг их маань өөрсдөө хизээд өсвөр настай байгаагүй мэдлэлтэй ашигладаг. Үзэл бодол нь ээж автай өрдөөж харахгүй шууд үзэл бодлыг минь тулгана. Би их олон мөрөөдөлтэй байсан. Харин одоо өөрийгөө хэн гэдгийг ч мэдэхгүй байна. Надад одоо өөрийн гэсэн хүсэл зорилгоо мөрөөдөл гэх зүйл алга. Би хүнийхэн их хөдлөг арьсаа арчилмаар байна. Нарны тосголмэр байна. Крем кушн түлхэх гэхээр байнга загнаж зэмэлдэг. Тэд бидний юу ч сонгосон бай бидний талд дэмжин гэдэг боловч тэрэн зүгээр нэг хүүхдүүдий байдаг. Бидний сонголт тэдэнтэй таарахгүй бол бидний мөрөөдлийг шууд хянцаана. Тэгээд өөрийн зорилгыг тулгана. Би зүгээр утсан хүүхэлдэйн мэт л өөрийгөө мэдэрч байна гэсэн. За нэг охины кейс ирсэн байгаа. За тэгээд миний зүгээс миний харж байгаагаар бидний эцэгчүүдийн гаргадаг нийтлэг алдаануудын нэг бол бидний үед ийм байсан. Та нар ийм бай гэсэн үзэл бодол. За тэгээд дөнгөж 15 16 таа байж тээ нүрээ будах гэлээ чиний насн дээр би ингэж нүрээ будаж байгаагүй тээ. Нас нэмэхээр нүр ч муухай болно. Хүүхэд бол хүүхдэрээ бай гэх мэтчлэн зэмэлдэг шүү дээ. Тэгээ ерөнхийдөө бол ингэж зэмлэхийн оронд эцэг их та тээ миний охин миний хүү одоо хэдэн настай билээ. Үеийнх нь охид ямар байна будхан зөв үү буруу юу те энэ насанд тохирсон арьс арчилгаа ямар байна гэдгийг та судалж үзээрэй. За нөгөө талаас бид нар аливаа зүйлийн тунгийн харуулах хэрэгтэй байдаг. За тэгээд 20 гарсан их нашиг мэдээж будаад аж болохгүй шүү дээ. За тэгээд бидний эцэг эхчүүд мэдээж 20-оос 21 дээр 100 дамжиж амьдарч байгаа. За тэгээд 60 70 80 оны цаг үеийн нөхцөл байдал бас ямар байлаа. Социологийн хүмүүс шүү дээ.
За тэгээд яг тэр үед яаж өссөн, яг тэр арга барилаараа нөгөө үзэл бодлороо биднийг өсгөж хүмүүжлэх гээд байдаг. Тэр үед бид нар ийм байгаад болоод л байсан. Ийм байснараа муудсан юм алга гэдэг. Ер нь товчхондоо тэр үеийн арга барилаа биднэрт өвлүүлэх гээд байдаг юм шиг санагддаг. За энэ тал дээр та нар маань ямар бодолтой байна вэ? Бас санал бодлоо илэрхийлээрэй. Баярлалаа. За баярлалаа. Би одоо хүүхдүүдийнхаа ярьж байгаа яриа дээр буруу зөв гэдэг зүйлийг бол хэлэхгүй ч зөвхөн хүүхдүүдийг сонсоод бид явж байгаа шүү. За баярлалаа сонлоо хэлж байгаа хүүхдүүдээ мэдээлэл солилцож байгаа хүүхдүүдээ. За дараагийн хүүхэд. Шууд өсрүүлээ. Бүгдээрээ санаа 50-р дор сургуулийн 11-р ангийн сурагч сайхан өгсөн байна. Би өнөөдөр эцэг эхчүүдтэй хандаж хүүхдээ амжилттай сайн хүн болгохыг хүсвэл одооноос итгэл хүлээлгэж эрхчлөөг нь олгож ойлгож дэмждэг байгаасаа гэж хэлхийг хүсье. Миний хувьд гэх юм бол айгүй нийгмийн итгэвтэй амьдардаг төслийн Бүгдийн үйл ажиллагаа уралдаан тэмцээнийг алхах тэндээ зохион авах дэмждэг. Тэгээд агийнхаа болон сургуулийнхаа хүүхдүүдийг дэмжиж хамтдаа мансаалья гэдэг зүйлээс оролцъё гэхэд эцэгчүүдийн зүгээс ирдэг дарамт хал биш нэгтгэдэг яг тэр үе. Одоо яг ингээд өөрөөс суугаад ажиллаа байрлаа борлоо гэж хаад тийм нэг үг тарахтай. Яг одоо ч нэг оюутны ээжийг болохдаг ч юм уу. Ингээд хүүхдүүдээ өөр ингээд бусад талаар хөгжих боломжийг олж чадахгүй ганцхан хичээлээ хийдэг мундаг байна гэсэн ойлголттой хийх гэдэг нь тийм ээ. Тиймээс хүүхдүүдээ ирээдүйн амьдралтай сайн хүн болгоё гэвэл бүх талаараа хөгжих боломжийг нь олгож дэмждэг байгаарэ. Хүүхдүүдийн дугуйлан сэгтэд явж байгаа хүүхдүүдтэйгээ ярилцаад юу хүсэж байгааг нь ойлгоод яг тэр хүсэж байгаа юмныхын дагуу ямар ажил хийж болох вэ гэдгийг өөртөө хангаж шагналж олж өгөөрэй гэж хэлсэн. За баярлалаа. Маш чухал зүйлүүдийг бас сануулж хэлж байна тий. За баярлалаа. За дараагийнх нь хүүхэд. Сайн байна. Сибээр зоч түүсээ. За би эцэг хүүхдээс хүүхдээ байна ойлгож тэгээд эзэн налгүй байгаас яа сибээр юм их яа яаж ойлгох вэ одоо яг үстэй хүүхдээ ямар ингэж яг үүсгэж байгаа одоо тийм сайн Тэний хүүхдээ цаанаас асууж байна. Одоо нэг чиглэл та. Сонсож зүгээр сонсож тайван яриараа минутандаа бас ягаад гол санаа хэлчихэж байгаа бодлоо бас хэлж чадахгүй тасалж магадгүй сандрах хэрэггүй санаа зовх хэрэггүй би сонсож ойлгож талгаа тагч байгаа. Тийм болохоор хүүхдүүд маань санаа зовх хэрэггүй хэлээрээ бид нар сонсох гэж бас юм сууж байгаа учраас за баярлалаа манай саяны хүү маань санал бодлоо бүгдийг гүйцэтгэлж амжсан уу амжаагүй юу? За зүгээр. За тэгвэл хүлээж авах зураа дараагийн хүүхэд нь явж явах уу? За тэгэл. Зүгээр. За эргээд яриа за. За дараагийн хүүхэдний хүүхэд орж ирж гисэн тэр хүүхэд яриа явж байгаа. Буцаа төвшин төгсөй бэлэн болохоор орё. За. Сайн байна. Би 50-р тусар болъё. 9 бай ингэж сурч трансфер гэдэг хүүхэд байна. Тэгээд миний яг санал болохоор тэр ихтэй амнаар нэг амар үг хэлдэг. Манай үед хийдэг байсан та нар бүр гэж хэлдэг. Би жоохон байхтаа гэж. Ингээд би юу хэлгээд байна гэхлээр онлайн өөр хоёроо тэ бид нар шал өөр генерашн амьдарч шал өөр үед амьдарч бидний илчээ гэж байгаа юм өөр тэ тэдний өсөр насндаа одоо нөгөө нэг гормоны ялгаа болгоод байдаг байна. Одоо энэ тавтай хэлэнгүүт ийм тавтай ойлгохгүй тийм би зөвхөн яг тэр уламжлалаар эхлээд хүүхдүүдээ гүйцэд бүгдийг сонсож байна. За сэмэн танаа намайг баян хөтөлийн 48 сургуулийн сурагч. Тэгээд оны үдээ ингэж сурдаг. Тэгээд өнөөдөр ээж аавын миний үеийг бидний хүүхдүүдтэй тэгээд өчтөр ингэж бодлоо
Жигсаагаад 5 яг ярилцлага юм байгаа. Тэгээд аав ээж минь нэг тасаар намайг сонсоод байж байгаа. Би баяж хүнтэй шаашаа гэдэг үгээр өөрийнхөө статистикээс яриад хэрэггүй юм байна гэж боддог. Тиймээс бидний үгээр сонсож нэлээд үгтэй байгаа. Хоёр тасаар намайг ойлгох хэрэгтэй гэдэг. Ажиглалтынаас цааш данаач олон төрөл ойлгомжтой ажилладаг. Бидний хийх үгийг анхаарал сонсож ойлгох хэрэгтэй. Гурав тасаар надад тагаас хэлдэг. Аавнаас ажилладаг. Тэгээд ажилладаг давуу. Тэгээд ээж маань хатсан зүйлтэй надад хат байгаа. Эсвэл тариндаа тэгээд өдөр бидэд хадиж ингэж хоёроо ярьдаг. Тэгээд масаа цаг маш багаар байгаа ингээд одоо цацаа хийж надад тагаас хэлдэг. Тэгээд өөрөөр миний хувийн орны зүйлтэй гэж маш хэлдэг. Миний хүсэж мөрөд сэргэлтийн үеэр өөрийнхөө байсагтай бодолтой хэтрүүлдэг би байгаасаа гэж үнэхээр би өөрсдөө чадах зүйлээрээ биед зааж өөрсдөө хэлхийдээ олж авч тэгээд нэг гэж боддог. Татнаас надад нээлттэй ярьдаг байгаа гэдэг. За шилжсэн машиныг мэдхгүйдээ маш их гардаг. Тэгээд мэдээллийг батлахаар өөрөө бодол их зурагдлаас татнаас асаад ойр нөлөө гаргацсан. Зөв бүдгийн зүйлсээр хийж өгдөггүйгээс болоод тиймээс бидний өмнө зөв ойлгомжтой эзэн захын нээлттэй ажиллаж байгаатай. Тэгээд аав ээж минь бидний хамтдаа бидний өндөр хүчтэй хийх хамтдаа бидний сэтгэлтэй ойлгохгүй буруу юмнаар өөртөө сонгож хийж байгаагаа тийм санагдахгүй. Тэгмээс бүгдээ гинэс тохиом ямар хэрэгтэй бидний буруу зүйл буруу зүйлээ олон зүйлтэй хамгаалж ямар мундаг юм бэ манай хүүхдүүд чинь маш чухал бүр ингээд зарим хүүхдүүд маань энэ онлайн хэлцүүлэлт орё гэд хүүхдүүдийн жагсаалт бол маш их байсан. Бид нар лимит тавьсан. Яагаад гэвэл хүүхэд болгоныг сонссон. Энэ бол нэг удаагийн үйл ажиллагаа гэж бид нар дараа 2 3 удаа хэрэгтэй байвал бид нар байнга тогтмол ч гэсэн зохион байгуулах боломжтой. Тэгээд зарим хүүхдүүд маань бол би яг энэ хэлцүүлэлт оролцуулмаар та намайг оруулаач гэдэг хүсэлтүүдийг үнэхээр тавьж хүсэж орж ирсэн хүүхдүүд бол нухацтай хандж байгаа. Бүр энийг сонссондоо өнөөдөр энэ арга хэмжээг зохион байгуулсандаа үнэхээр баяртай хүүхдүүдээ сонсоод нэрэл тийм бахтаа гэж нөгөө эцэг эхийн үүднээс бас сонсоо сууж юм л да. Сэтгэл догтлоод. За баярлалаа. За дараагийн хүүхд авъя. За манай хүүхдүүд хэлээд байгаараа буруу зүйл байхгүй санаа зовлтгүй. За. Хоёрдугаар шоу яраны дээр зорж байгаа хөтлөг байна. Эцэгчүүдийн хамтар техник зөвшөөрөх хүрэхэд хүүхдүүдийн өөрсдийн чиглэлээр байхгүй гэж загнаад зандарч хахад таардхаа орон ганцаар зүйлийг ойлгож чаддаг гэж үздэг. Тэрний үе гэхээр энэ миний амьдрал биш зөвхөн чиний амьдрал шүү. Би чамайг насан туршид харж авахгүй чиний амьдралаа явах болохоор чи ингээд буруу замаар ороод орой өдөр гараад ингээд руу явлаа гэхэд чиний л амьдрал. Чи одоо хичээлээ таньгаа гэж өөрийгөө өөрчлөлт хичээгээ цаана цаа гэхэд чиний л амьдрал. Гэт яг өөрийн чинь амьдрал шүү гэдгийг ойлгох чадчих юм. Зөв амар санагддаг. Буруу амлаа гэдэг нь хооронд. За баярлалаа хүслэндээ маш үнэтэй бас санал зөвлөмжүүд байлаа. За дахиад нэг хүүхэд орж ирж байна. За микрээ надад дохио өгвөл би хүүхдийг бас тайзан дээр өргөх гэдэг. За дараагийн хүүхэд хэм бэ? Сонсоход бэлэн байна шүү. Зөндөө хүмүүс сонсож байна. Маш чухал зөвлөмжүүдийг хүүхдүүд дотроо юу боддгийг болоо гэдгийг бол толгойн төг хийх орт хэлж байна. Хүүхдүүд маань баярлалаа. За дараагийн хүүхэд. За тэгэхээр надад сурагч номроос болоо нэ. За бид нар сэтгэлийн дадаг шүү. Ер нь бас яг тэрэндээ адилхан эцэгчүүдээс бидний сэтгэлийг даах юм бол чухал юм байна л да. Тэгээд тань ингээд одоо таныг ихтэй ярьсан зүйлийг ингээд яаж даа эсвэл ингээд хамаатан санийхаа хин нэг дамжуулс нэг нөгөө мэдэх бүрт ингээд нээлттэй байх нь багсдаг шүү. Тэр сэтгэлээр бас анхаараарай гэж нэрэн. За баярлалаа. Маш чухал зэдэв байна. Хүүхдийнхээ нууцыг яаж хэрхэн одоо хадгалах итгэлийг нь авч хүүхдээ эргэж яаж харилцах вэ гэдгийг эцэгчид манаас бодосоо гэж бодож байна. За баярлалаа. За дараагийн хүүхэд байна уу?
Үргэлжлүүлж шууд яриа. Сайн байна уу? Сайн байна уу? Би тэгэхээр спорт сургуулийн зөвлөж байна. Манай хоёр цаа энэ болсон миний хувьд ингээд цааддаг асуудал байна. Манай зөвлөж намайг аюу тийш ингэж найзын уусан физик зөндөө явуулсан хүмүүс гэдэг. Тэгээд миний төлөө явуулж байгаа ч яг миний хүсэж мөрөөдж байгаа юм ерөөсөө ойлгохгүй. Харин ганцхан чи одоо энийг хийж болохгүй. Энэ болсон аюу сайн болсон гэдэг. Тэгээд би болохоор өөрөө шал өөр мөрөөдөлтэй нөр спортоор явах хэрэгтэй юм болохоор аюу хэцүү байдаг л та. Тэгээд миний нэг яг хүмүүс байгаа зүйлийг ойлгохгүй болохоор би ингэж ярьж аюу хүндэртэй байдаг. Нэг удаа хулгай яриад ингэж яваад чүс нүнгээ ихээр намайг дандаа загнадаг. Тэрнээс болоод би ингэж аамстай ингэж заа ингэж хулгай ярьсан ингэж хийчихвэл буруу юм хийснээр хийчихвэл ингэ намайг загнах юм байна. Би одоо энийг дахиж ингэж буруу юм хийж болохгүй байна. За ингэ энийг ингэ дуусчихсан байна. Тийм бас би ингэ аавч хэвчээсийг алцгүй ингэ аавч хатаа хүн болж юм байна гэж бодлоо. Тэгэхээр одоо ингэж хүүхдийнхаа одоо ингэж үнэнээ хэлж яхад хүүхдээ ингэж ойлгоод за чи ингэж их үнэнээ хэлсэн аюул сайн байна. Тэгээд ингэж хүлээж авахгүй бол хүүхд чи ингэж амжаар яваад байхад түүсээ амар хацаа яаж болсон гэж шүү. За маш их баярлалаа. Маш чухал юм санаануудыг хүүхдүүд маань хэлж байна. Дахиад хэдүүлээ бас сануулъя тийм ээ. Facebook-ыг үзэж байгаа, сая орж ирсэн хүмүүс ажлаа дуусгаад орж ирж байгаа эцэг эхчүүд байгаа, хүүхдүүд байгаах. Тэгээ өнөөдөр ямар хэлцүүлэг явуулж байгаа гэхээр хүүхдүүдийн санаачлаар аав ээжтэй хандаж ирэх бидэнд үг байна. Сэдвтэй эцэг эхчүүдийн төлөөлөл, хүүхдүүдийн төлөөлөл, мэргэжлүүдийн төлөөлөлтөөр ийм онлайн хэлцүүлэг явагдаж байна. Энд ямар нэгэн шүүмжлэл байхгүй. Хүүхдүүдээс зөвхөн сонсож байгаа ийм үйл ажиллагаа болж байна. За тэгээ хүүхд дараагийнхаа хүүхдийг сонсъё. Зүгээр зүгээр. Маш чухал сэдвийг бас манай төвчин төгсөн маань хэлж байна. Эцэг эхчүүд нэрээ энэ тал дээр бас бодож байгаа бах тийм ээ. Өөрийнхөө хүүхдийг өөр нэг айлын хүүхдтэй харьцуулаад байх нь бас яах вүлээ тийм ээ. Өөр учраас гэдэг бид нарыг битээ харьцуулаач гэдэг бас саналыг хэлж байна тийм ээ. Төвчин төгсөн маань ингэснээр энэ хор уршиг нь бас ямар хүүхдтэй хэцүү тусдаг, нийгмийн харилцаанд ороход ямар зүрх нөлөөтэй, сэтгэл зүйн хувьд нь өөрт нь ямар дарамттай байдаг гэдгийг бас хүүхд маань хэлж байна тийм ээ. Маш чухал сэдвийг бас хүндэж байна. Хүүхдүүд маань ер нь агуулга зөрөхгүй, сэдвээ зөрөхгүй их сайн оновчтой бас ийм зөвлөгөөнүүдийг өгч байгаад маш их баяртай байна. За дараагийн хүүхдээ авъя. Бүх хүүхдүүд орцсон уу? Энд байгаа хүүхдүүд маань сайн нөгөө хүүхдээ сайн сонсож байгаа юм шиг. Тэгсэн. Тэрнээ хэлүүлсэн юм. Манай ихтэй хатна энэ манай чанарыг зөвхөн сонсох шиг маань төгсөж надаа ураахан юм. Тэр үеийн аягүй олон 2-3 сар шийдсэн.
жишээ чинь байсан бүгдээ орсон яа хаалт хүмүүс харчихсан. Аюу жоо хүн дээрээс нь та намайг ингэ тоохон байхгүй. Тэгээд гантайтай. Тэгээд жоохон намайг байдаг. Тэгээд зураагаа бүгд чинь бас сурахтай бас нээж явах гэсэн чиг тандаа орж. Тэгээд бүр аюу хэцүүцгүй юм. Жокер дээр кинонд гаргалчих. Тэгээд хэцүү аваад би наа нээд гаднаас нь шаардаад идэг. Тэгээд эндээс усуусан юм чиглэх гэхээр хүүхдээ одоо дандаа ингэж борооцдаг, дондоцдаг гэсэн тэгж хэлхийн хооронд яасан яагаад дотор чинь юу вэ? Юу чамаа зовоод чи зүгээр их гарахтаа би чамаа сонсно гэдэг хүүхдээ гэж тайлбар сонсож байгаа юм байна. Тэгээд та заавал шинэ зүйл стресс ууштай байж болох юм бол зүгээр надад гэсэн аа би яа гэсэн юм аа. Насаа гэсэн зүйл байгаа баялаа. Атагээ намаа басстэй. Чата баялаа гэж хотоо санаагүй дөрөсөө За баярлалаа. Бас хэсэгчд бодох зүйл байна тий. За хүүхдүүдийг сургууль шилжүүлээл мундаг хүн болох гэж шилжүүлээд байгаа ч бид нар уу. Тэгсэн чи үгүй юм уу юу? Юу болоод явчихваа гэд бодох юм чинь тий. Шилжүүлээд байгаа нь өөрөө мундаг болох зорилго байгаа боловч шилжиж байгаа тэр хүүхдэд сургуультай дасан зогссон ямар хэцүү байдлыг даван туулж ийн вэ гэдгийг эсрэгчүүд маань өнөөдөр бас бодох хэрэгтэй боллоо. Толгой дахиад нэг төг гэсэн мессеж ирж байгаа шүү. За баярлалаа. За дараагийн хүүхдээ авъя. За тэгээ ер нь бол манай 7 цагт ихэрсэн 7:30 болж байна. Хүүхдүүдийн ярих цаг дуусах тон төхөж байна. Хүүхдүүд маань энэ боломжийг ашиглаад үгээ хэлээд за нэг 2-3 хүүхдийг аваад эцэг эхчүүдийгээ бас сонсоод дараа нь мэрэгчлүүд маань бас зөвлөгөө өгөх цаг хэрэгтэй байна. За нэг 2-3 хүүхд авчих уу? Дууссан байна уу? Тоолсонгүй. За манай зав бас яг тийм байхгүй. Чи өдөржингөө компьютераар цугаад өдөржингөө утаа мэдэх юм. Яг юу хийгээд байгаа гэдэг. Бид нар ингээд мэдээллийн шинжилгээ тэнгэр тавьчих авсан 21 дугаар метр чинаа гэдгийг ойлгосоо. Тэгээд ингээд чи юу хийгээд байгаа гэхэд би өөртөө чи би хэлээд ажиллаж байгаа хадад ирчээ. Кино тэгээд байхгүй. Хүүхд ингээд өөрөө сонирхсан агаар ямар агаар өөрөө хөгжиж болох юм аа гэдэг бас ойлгороо. Тэгээд энэ тал дээр яг би ээжээдээ хэлсэн ганц юм гэвэл та нар ингээд миний хатан дээр 20 дугаар зууны метр чигнаа би 21 дугаар зууны метр чигнаа би бол шинэ үеийн хүмүүс хэлдэг. Тэгээд манай хүүхдүүд ч гэсэн яг энэ үгийг ашиглаад үдээрээ гэж хэлдэг. Хүүхдүүдэд бас харах тааж өгч штэ тий. Ямар зүйн амьдрах юм бэ гэдгийг заримдаа бид нар мартчих гад байдаг бас тал байж болох юм тийм ээ. Эцэг эхчүүдээ тэрийг бас бодох юм байна. За тэгээд манай энэ онлайн хэлэлцүүлэгт бид нар одоо бас нэг мэдээлэл бас хүргэе гэж бодлоо. Би сая Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилттэйгээр үеийнхний дээрлэлтийг бууруулах, дээрлэлтээ зурцсан сэргийлэх ийм төсөл хэрэгжиж байгаа. Бахар арт терапи гэдэг төсөл Улаанбаатар хотын 3 сургууль дээр жишээ болгоод ингээд боловсролын салбартаар жишээ болгоод хэрэгжүүлж байгаа. За энэ хаан уул дүүргийн 52 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн 48 дугаар сургууль, 140 дугаар сургуулийн их хөвчлэн одоо эцэг эхчүүд хүүхдүүд илүү их оролцож байгаа. Бас энэ сургуулийн нийгмийн ажилтнууд, захирлууд ийм хүмүүс бас энд оролцож байгаа шүү. Цаг заваа гаргаад бидэнтэй бас идэвхтэй хамтран ажиллаж байгаа та бүхэндээ баярлж байгаа бас хэлье. За тэгээд хүүхдүүдийнхээ төлөө анхаарал тавиад бусад эцэг эхчүүд бас үнэтэй зөвлөгөө өгөхөө сууж байгаа эцэг эхчүүдэд талархлаа. Мөн Save the Children буюу Японы хүүхдийн эрх сангийн хүүхд хамгааллын төслийн мэрэгчлэнүүдтэй бас талархаж байгаагаа илэрхийлье. За 2 хүүхдээ аваад эцэг эхчүүдтэй бас боломж олгоно. За 2 хүүхдээ авчиж. За тэгэхээр бас өөрийн сурах замраас болсон байна. За тэгээд энэ насны дээр бид нар зөвхөн найз нөхдөд байхаа хэлээд үздэг. Тэгээд найз нөхдөд хүрээлэл ер нь бидний бүжил байдаг хэвлэх маань зүгээр бас хадгалахгүй. Тэгээд ер нь бол илүү мөн тийм зүйлээс сэргийлж яалтайгаа уулзах гэдэг зүйл маань бүгд харуулж байгаа. Тэгэхээр орос та бүгдээ зөв хүрээлэлтэй болсон. Найз нөхдөд холбоотой байвал зүгээр байдаг шүү. Тэгээд дээрээс нь та хүүхдийнхээ байр суурийг авчаад тэгээд түүний орныг бодоод үзээрэй. Та өсвөр насндаа хамгийн том дэмжлэгийг хинээс хүлээдэг байсан бэ тий. Таны хэн хамгийн сонсоод хүлээдэг байсан бэ тэрийг бас бодож үзээрэй. За тэгээд дээрээс нь магадгүй одоо ч гэсэн таны хүүхэд танаас асуумаар харуулмаар түмэн асуудалтай байж намайг амарч сонсоод биш тэгээд улаан цаашдаа байгаа
биш үү бас хэвчээсээ асуумаар бодож үзээрэй. Баярлалаа. За баярлалаа. За маш их баярлалаа. Сэдвүүд давхцуулахгүй ирнэ хүүхдүүд маань ямар мундаг юм бэ. Тэгээд нэмээд бас хэлээд юм энэ бол яг л хүүхдүүдийн нөө нийлдэг байдаг асуудал болоод хэлээд байгаа. За нэг юм уу хоёр хүүхэд байвал үлдсэн байвал гомдоохгүй тулд авчи. Тэгээд цаг маань нэлийн яваад байгаа учраас эцэгчүүдээ бас сонсъё. Нөгөө талын өнцгөөс бас сонсч тийм ээ. За хүүхдүүд маань байна уу? 1-2 минутанд багтаагаад чагсгээд ярьж хүүхдүүд байна уу? За. Маш их баярлалаа. Үнэхээр чухал бас хэлбэр байлаа. Манай мэрэгчлүүд маань сонсож байгаа бах, эцэгчүүд маань сонсож байгаа энэ тал дээр бас тавчсан яриад байгаа. За баярлалаа. Хүүхдүүд маань одоо хаачвал гомдлгүй бидтэй эсвэл нэг хүүхэд байна уу? Байхгүй бол эцэгчүүд маань бас жоохон цагаас нь хомцолж байгаа гомдчих магадгүй. Тийм болохоор эцэгчүүд аавь гэх үү? Зөвчөөрч энэ хүүхдүүд байна уу? Яг одоо бүр хэлмээр байгаа халж байгаа аман дээр нь гарч ирээд байгаа хүүхдүүд байна уу? Хэлмээр байгаа санагдаад үлдчихвэл нэг за ганц Тэгээд өөрсдөө хэлдэг авчихсан шүү дээ. Яг нэг би ятраа гэсэн ээж одоо өөртөө нөхөрөөд тийм хөөдөөс дараа ярьсан одоохондоо зовдог хэрэг өгөх юм байна гэж нэг хаа санахгүй тийм хэлсэн аргагүй тийм шүү бид цааш мэддэг байгаа. За баярлалаа. Маш чухал зөвлөгөө байлаа. За эцэгчүүдийг авъя. За нэг хинээс эхлэх үү? За хэлээрэй хүүхдөө. Эцэг үү? Ингээд эцэгчүүд дээр үеийнхаа ингээд ойлголттой байгаад байна. Одоо дээр үе яаж ийсэн одоо энэ үеийг юу гэж мэдэрч байгаа юм шиг санагдана. Дээр үеийг одоо харьцуулаад дээр үеийн ингэдэг байсан бид нар ингэдэг байсан гэх өөрийнхөө үзэл бодлоор тулхаад идэв. Тиймэрхүү одоо эцэгчлийн одоо өөрийнхөө одоо санаа бодлын сайн сонсож явахгүй болвол яг маш чухал зөвлөгөө бас ер нь эцэгчүүдийн зүгээс бодмоор тийм зүйлүүдийг хүүхдүүд маань сануулж байна л да. Хүүхдүүдийн яг амьдарч байгаа 900-ыг бас мэдрээд өөрсдийгөө бас энэ хэмжээний одоо энэ зууны талаар ямар мэдлэгтэй байна, хүүхдүүдийн энэ насны хүүхдүүд юу сэтгэж байна, юу бодож байна, юу хүсэж мөрөөдөж байгаа юм бэ гэдгийг бас бодоод үзээсэй гэдэг бас санал хийж байгаа юм тийм ээ. За баярлалаа. За хүүхдүүдтэй баярлалаа. Цаг зав гаргаад бас үнэтэй санал зөвлөгөө өгсөнд маш их баярлалаа. Олон хүүхдүүд, олон эцэгчүүдэд тос болсон байхаа гэж бодож байна. За тэгээд эцэгчүүдийг сонсъё. За эхний эцэг гэх юм бэ? За тэр өөка ундрах гэдэг. Сайн байна уу?
Би 48 дугаар сургуулийн багш. Тэнийг ажиллагаа энэ өөрөө зарж оролцмоор энэ төсөлтөд илэрхийлж орж байгаа. Би 4 хүүхэдтэй. За манай том хүүхэд бол одоо Германд байдаг. Төгссөн. Тэгээд би яг юу гэж хэлэх гэдэг юм бэ? Хүүхдүүдийнхаа өсвөр насны хамт байх хэрэгтэй юм байна. Яг тэр үед нь өсвөр нас үе шилжилтийн үед нь тэгээ одоо яг энэ 10-аас 19 нас гэдэг хамт байх хэрэгтэй байна гэдгийг бол маш сайн ойлгож байна. Нэгдүгээр нэг том нот маань ингээ гадаадад хэлэн чанад гэр орноосоо хол гэдэг юм хичнээн ах トゥ танил хамаатан садан хүмүүс тийм байгаа ч гэсэн эцэг их гэр бүл гэр орно дүүнэр гэдэг зүйл маш их хэрэгтэй. Тэгэхээр яг энэ охин тийм таваад ямжсэн сургуулийн ажилтнаа төгсөөд надад хэлж байна. За дараагийн маань хүү одоо 21 настай. Тэгээ бас яг энэ хүүгээ бас яг шилжилтийн наснд би бас хамт хийж чадаагүй. Яагаад гэхээр нөгөө манай нөхрийн ажил наашаа хамаат гэрлүү төлөв наашаа шилжиж бид ингээд шилжээд ирсэн. Тэгээ хүүгээ гарахад нөгөө юм өөдөө. За бас яг ингээд тэгээд 7-8 жил нэгэнд хамт явцнаас нөхдөс өөрөө ч жоохон явах дургүй байсан учраас бас өөрийнхөө хүсэлтийг бас хангалттай үзээ кемпинг ингээд эмээ өөртөө бэлдээгээд ингээд энд ирсэн. Тэгээ яг нөгөө хэрэгтэй цаг үед би хамт байж чадсан. Тэр нөгөө сургуулаа төгсөн үеийн олон улсын харилцаанд сургууль конкурсны шалгалт хуваар аваад ирсэн. Тэгээд одоо ингээд гэр бүлтэйгээ аав ээжтэй дүүрнэртэйгээ ингээд гэр бүлтэйгээ амьдэрсэн чинь тэр хүнд ч бас нөгөө бид нартэй ойр байж чадаагүй учраас айгүй хэцүү бид нар ч гэсэн нөгөө тэрийг ойлгож авах юу айгүй холдчиход байгаа. Яг тэгэхээр тэр чинь оюутан болсон том хүүтэй бичиглээ гарч орно бас ингээд наад цаанаас нөхдөөгөө уулзч учраас даалганд тоглоно интернет кафецон нэг тэгэл янз янзын ингээд үйлдэл гаргахад нөгөө хоёр дүн жоох учраас гэртээ байх ёстой чи гэртээ бай хайчаад байгаа гэдэг үгээс айгүй их зэмлэжсэн байгаа. Тэгээд би одоо тэгээд зэмлээ юу хүүтэйгээ ойлголцож чадаагүй би тэгээд би жил гарсан юус ямар ч тийм зүгээр яг хичээлдээ явсан бүчин яасан гэсэн бүчин шилжүүлсэн болсон хичээлээс сонгосон ерөөсөө нэг юм жижүүрийн хитгэл үгээр харьцажсэн ерөөсөө зүрхсэтгэлээ нээж хүүхдтэй ярилцаа байгаа. Тэгээд энэ цаатахад бас нэг талаараа хүүхдүүдтэйгээ ярилцах хүүхдүүд ойлгох бас тийм их бололцоо боломжийг олгож энэ талаараа бас зөв тийм болоод энэ бол тэгээ намтлаг бас намтлаг яг 19 онд нэг юм юу гараад хөл хараад тавал энэ яхаа тэгээд ярилцаад тэгээ одоо бид хоёр бол бас тэг үгээр юу хүсэж байгаа ямар байгаа тийм би ойлгодог болсон бас боломжоор бас юм үү те хэлсэн хөвшүүлсэн саналыг бас дэмжээд эсвэл болохгүй нэг нь бол за энэ удаадаа бол ээж нэг нь амжихгүй нэг хэсэг хугацааны дараа ээж нэгээ аав тэгээд ингээд одоо ярилцсан. Одооноос яг ингээд бүр хэлэх юм бол надлан ярилцсан. Яг энэ жилээс хүүхдээгээ илүү тооцон ойр болж чадчих байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө би яг хүүхдүүд цаг хийж юм л та. Би сонсож байгаа бүр өөрөөсөө хичээл суулаа. Би ч өөрөө багш хүн шүү дээ. Хичээл би өөрийнхөө хүүхдийг ойлгох гэж би яаж тэр түүний хүүхдүүдийг ойлгоод би хичээл заагаад. Би яг хүний хүүхдийг бол ойлгох хичээлээ заа яваад авах. Хичээлээ юу яасан юм чи юу болов гэдэг нь яриад байдаг. Гэхдээ өөрийнхөө хүүхдийг юу яаж юм ингээгүй дээ. Асар их цаг алдаж гэхдээ энэ тахал аюулчин бас надад ухаал хайрлсан. Надад бас их тийм төвчээр зориг надад өгсөн байна. Хэрвээ ийм юм болоо гэсэн бол би яг нэг урсгалаараа хайчаад ирсэн чи юм бэ гинэ дагаа хой хайч өгөөд байна. Ийм байлаа. Тэгэхээр би ерөөсөө хэцүүч хэлэх. Ерөөсөө цаг үеийн нийгмийг мэдрэх хэрэгтэй. Бидний үе бол
шал өөр эс. Одоо бүх юм маш хурдтай хөгжиж байна. Техник, технологи бүх юм ингэж асар хурдтай гарч ирж байна. Энэ секундын хооронд шин юм гараад шин юм үсэлтэй хурцын халагдаад ингэж сайжраад байхад бид яг энэ цаг үеийг дагах хэрэгтэй юм байна. Гэхдээ цаг үеийг авч ингээд бүгдийг хангаасан болгоныг бас бий болж байна. Гэхдээ дүү биш тийм ээ. Тэрнээр нь хязгаарлах хэрэгтэй. Тэрнээр нь батах хэрэгтэй. Үн чинь ийм шүтээ юм бол та энийг бодлоор ийм байх юм. За үүнийг биелүүлсэн эрттэй шийдэх юм давхар баг хавчаан зүгээр юм байна гэж бодсон. Маш их ойлголтой. Тэгээд хүн ер нь насан туршдаа суралцдаг гэж үний юм байна. Зөвхөн нэг ч үстэй ингээд суралцаа явж идэв. Тэгэхээр ер нь эцэгчүүдтэй цаг үеэ даах хэрэгтэй. Цаг үеийн нийгмийнхаа хөгжлийг дэвшлэх. Тэгжээж хүүхдүүдийнхээ ерөөсөө дотор байгаа зүйлийг Таны гараар сонсох хэрэгтэй. Я одоо би яг гоё баг дээр буяа одоо манай бондоо маран гэж. Одоо би түүнийг аягүй илүү тодноо авахгүй. Яг тийм сонирхол би тэр болгоныг гүйцэж чаддаа заримдаа сууртаа гомдсон. Нэг одоо чи энийгээ сайн хийх сонирхож энийг хийж байгаа чи энийг хоёлаа дараа болох юм. Тэгэхээр ерөөсөө би сонсох. Би сайн ингээд хийсэн үгийг бичээд авчлаа. За баярлалаа. Ямар их юм байдгийг бэ? Ямар их юм нуух юм бэ? Яасан их сэтгэлийнхаа юм тийм хадгалж төвчж юм бэ? Биднээс ямар их юм? Биднээс их юм хүсээгүй. Зүгээр л ярилцаж чинь ойлгож дэмжиж гэдэг зүйлийг би ойлгож аваад энэ хүмүүстэй маш их баярлалаа. Танд маш их баярлалаа. Баярлалаа. За ийм зүйлс баярлалаа. Танд маш их баярлалаа. Юу гэнэ? Маш их баярлалаа. Энэ бол үнэхээр бас цаг үеийг мэдрээжээ гэдэг мессежийг өгч जैन тийм ээ. Энэ ээж маань. За тэгээд бас энэ ковидын үед бас эргээр харах юм бол гэр бүлдээ бас цаг гаргаж тэр хүүхдтэйгээ илүү ойр байх, тий хүүхдтэй харилцаан дээрээ дүгнэлт хийх, цаашдаа хүүхдүүдийн хэлсэн зөвлөгөө байх, мэрэгчлүүдийн хэлсэн зөвлөгөө хэрэгжүүлэх энэ бол мэдээж хугацаа орон төвчээр гарна. Тийм учраас уурал хүмдэхгүйгээр одоо сэтгэлүүд мэдрэмжээ зөв удирдаа хүүхдтэй ухаалгаар харилцах, хүүхдээсээ бас суралцах юм гоё боломж гэж харж байна тийм ээ. Баярлалаа. За одоо хэдүүлээ дөрмөө бариад явна шүү. Ерөнхийдөө хэрэгтэй гэдэг юм. За баярлалаа. Маш их баярлалаа танд. Тэгээд бид манай хүмүүс бас надад цаг сануулад ингээд цаг өргөөд тэгээ минутаа барил гэдэг байгаа бол над руу дохио өгөөд бидээс. Тэгэхээр хэдүүлээ яг хүүхдүүдтэй адилхан үргэлжлүүлээ явчих. За энэ арга хэмжээ маань бол яг өнөөдөр аав ээжтэй хандаж ирэх миний хүүхдгээд хүүхдийн санаачлагаар яг бид нар хандаж ирэх хүүхд байна. Бид нар нэг юм сонсох хүн хэрэгтэй байна. Бид нар бусад хүүхдүүдэд бас зөвлөгөө өгмөөрэй, аав ээжүүд зөвлөгөө өгмөөрэй гэдэг хүүхдийн санаачлагтайгаар энэ онлайн хэлцүүлэг маань явагдаж байгаа. Тэгээ энд бол хүүхдүүдийн зөвлөгөө, хүүхдүүдийн бас сэтгэлийг сонсож байгаа. Ямар ч одоо бид нар шүүмж байхгүй зүгээр сонсож байгаа. Эцэгчүүдийн саналыг ч гэсэн бид нар хүлээж авч байгаа. За тэгээ эцэгчүүд маань нэг дөрвөн бариад бас явна шүү. Яг тэр манай хэлцүүлэг маань 8:30-д дуусах хэвээр мэрэгчлүүд маань зөвлөгөө өгөө. Тэгэхээр дараагийн ээж аауд нь яг 1-2 минутанд багтаад яг хүүхдүүдэд яг хэлж байгаа гол юмнуудаа хэлээд саяны багш гол одоо ойлгосон зүйлүүдээ хэлээд явуулаарай. За баярлалаа түрүүний ээжтэй. За дараагийн эцэг их. Би ачаа. За тэг. За. Тэгээд бүх саналаа хэлсэн хүүхдүүдэд маш баярлалаа. Маш мэдээлэл авсан саналууд хэлжээ. Тэгээд би бас хүүхдүүдэд болохоор өөртөө зүйлсийг иймэрхүү би цаан болгомоор байгаа байхгүй юу? Одоо юу гэдэг болохоор бидний чинь ямар нэг урлаг спортын ямар нэгэн байдлаар ингээд аюул зэг спортын хандлагатай байсан. Одоо бас сургууль дээр нам хайсан зэг спортын аюул төв байдаг үлцээ шүү. Тэгээд хүн ямар нэг спорт авчиж явж байгаа Өөртөө ихтэй жолтой дээрээс нь би бидрүү хүчсээ басаад нэгжүүлсэн бас өөрөө нэг би тас уралдахын чадрыг үздэг. Спортын хөгжлөөс авдаг шүү. Тийм болохоор одоо нэг ямар нэгэн спортын төлөв даавч хийж байгаарэ гэж. Тэгвэл одоо юу гэдэг нь экспресс ингээд одоо би нэг ч юм мэдээж онцгой орчин одоо нэг технологиэр гаргах. Тэгээд тэгээд нөгөө улсаа интернет хэрэглэж
айгүй барааштай. Тэгээд тэрийг инфлюенсер хэрэглээд бүгдээ ингээс яг нэг зөвхөн идэхгүй. Тэгээд бүгд маш болж байгаа шүү. Хамгийн гол нь энэ байдаг учраас ямар нэгэн спортын төлөв бас хичээлж байгаарэ. баярлалаа. Дээрээс нь болохоор ингээд агад яш цоо. Болно бол. Тэгээ ямар нэгэн зүйлд одоо хууштай нэгээс хоёр зүйлд хууштай одоо тэр нэг өндөр насны нэгээс хоёр зүйлд хууштай байж байгаа гэж байгаасаа. Олон зүйл савчаад байдаг. Олон зүйл савчаад байгаа юм. Тэгтээ хүмүүсээ нөө насны хүмүүсээр яаж юм бэ? Хаяштай. Тэгээд өөрөөр одоо бусдад гад хоёр зүйлээс байж байгаа. Тэгээд хууштай яваасаа гэж. За маш чухал санаанууд байна. Савчаад талаач нь өөрийнхөө яг бодлого яг бүх зүйлээ байна. Тэгвэл би ч гэсэн батгахтаа зэрэг олон зүйлийг савчдаг байсан. Бас тэрийг бас явуулж гараа. Тэгээд дээрээс нь нэгтгэгчүүдээ нөгөө мөнгө төгрөг яаж олох вэ гэдэг мөнгөийг биш юм сан. Ажил хийж яаж би боож мөнгө авах бас бодож байгаа. Бүгд би новчтой юм шиг яаж авах би тийм аа шууд гэдэг. Авээжээ одоо энэ гахах боломжтой юм уу? Араасаа авах юм те. Аавчтай бас тэр их ярилцаж хам асуудалтай бас даалгаврыг ярилцаж шийдэж байгаа. Хай бидний ингээд би даашид боловч бас нэг арай канал би даашид боломжтой асуудал итгэжтэй яар шийдэж байгаа. Бүгд тэднээс бас арай амжилттай шийдэж байгаа шүү. За баярлалаа танд. За дараагийн маш чухал санаа зөвлөмжүүдийг өгч байна. Дараагийн юм чинь бэ? За сайн байцгаана уу? Сайн байна уу? Би 147 дугаар сургуулийн 12 ангийн зөвлөлтийн дараач хийж боловмоо гэж байна. За тэгээд ийм гоё семинарыг төгөөнд байгуулсан таамаглаж баярлалаа. Би болохоор 3 хүүхэдтэй том байна болохоор багчилж байгаа. Хоёр дахь маань болохоор 10 би зэрэг баг нь болохоор 5 дахь экспорт. Би ч бас яг саяны хүүхдүүдийг сонсоод бас яг хүүхдүүд яг ингэж бодож байгаа гэдэг нь бас мэдчихэж байгаа л да. 3-4 жилийн бас нэг семинар зугаад би яасан нэг өөрийгөө өөрчлөх шийдвэр гаргасан. Тэгээд одоо энэ 10 дахь ангийн маань болохоор яг би тэр сурсан бас юу зүйлээс ингэж хэлжүүлж эхэлж байгаа. Бид нар бас яаж авах бас ямар байх хэрэгтэй бэ гэж сайн найз байх хэрэгтэй. Тэгээд өдөр болгон бас хайртай гэдэг байнга хэлж явах хэрэгтэй. Мэдрүүлж явах хэрэгтэй гэдэг. Тэгвэл бид нар байнга ингээ хайртай гэдэг үгийг сонсохоор бид нар бас ингээ би үнэтэй ч үгтэй бас мэдэрдэг билээ. Тэгээд энэ зүйлийг би бас юусэн мэдэрч байгаа. Тэгээд хүүг маань одоо 10 дахь болохоор бага наснд яг ингээ энэ хүүхдүүд ярьж байгаа зүйлийг би яг энэ хүүхдүүдэд хийж яасан учраас яг 2-3 жилийн дотор энэ хүүхдүүд яг гацхан гэхэд бас хугацаа авт юм байна. Тэгээд зургаар яг бандаа болохоор би яг сурсан зүйлээр ингэж зааж бас ингэж зинтэй чи чаднаа гэж ингэж урамжуулдаг учраас энэ хүү маань ингэж надад аюулгүй нээлттэй. Тэгээд 10 дахь нэг хүү маань бас арай нээлттэй. Тэгтээ би бол өөрийнхөө бодлыг ингэж тулгуур бид хоёр аав бид хоёр тэгээд эрэгтэй хөвгт учраас одоо эцэр насны учраас би ингээд эрэгтэй хөвгт ямар байх ёстой вэ гэдгийг бас судалдаг. Энэ зүйлийг яг эрэгтэй хөвгт ээжтэй ингээд яхад аюу хэцүү байдаг ч байгаа. Тэрийг аав би хэлдэг. Одоо энэ эцэр насны өсч байгаа хөвгт учраас хөвгтийн энэ талаар ингээд сайн зааж өгөх шүү. Яа тэгвэл бид нөгөө энийг зааж байгаа маань ингээд тулгуур байгаа биччихтэй тийм. Гашнаас нэг ингээд сэргийлж бас хүүхдтэйгээ найз байх хэрэгтэй гэдэг нь чухал юм байна. Ойлгосон байгаа. Тэгээд одоо нэг банд ярьлаа л да тий. Чи заавал онцлох хэрэгтэй. Тэдний хүүхдтэйгээ дах чи яагаад ийм хүмүүс сурч байгаа. Би энийг бас ингээд яг энэ хүүхдтэй би бас адилхан нэг санаатай байгаа. Тэгвэл миний хүүхэд заавал бүгдийг сурах алба байхгүй. Тэр хүүхдэд өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл байгаа, өөрийн гэсэн бодол байгаа. Тийм учраас тэр хүүхдийн бодлыг бид нар хүндэтгэх ёстой. Харин бид нар эцгийн зүгээс юу гэж өгөх вэ гэхээр бид нар туслах ёстой. Мэдхгүй зүйлээр бид нар туслаж өгөх ёстой. Тэгвэл тэр хүүхд бас ирээдүйд
бас өөртөө ихтэй өөрөө бас ингээд юм хийхэд бас санаачлалтай байх юм болов гэж боддгийг. Тэгээд өөр хүүхдээ ингээд харьцуулж бидний хүүхдийн үндэс маань эдний хүүхд сайн сурт юм байна. Тэр дээр тэр хичээлээр тийм юм байна гэхээр тэр хүүхд бас ингээд өөрийгөө өмшиж явах алдчихдаг гинэ. Тэгэхээр би хүүхдээ ерөөсөө сайн байх ёстой. Чи ууц авах ёстой. Чи зүг авах ёстой. Чи 80 авсан байна. Чи 70 авсан байна. Ерөөсөө хүүхдээ чахахгүй. Яагаад гэвэл хүүхд өөрийнхөө бодол, өөрийнхөө сонирхож байгаа зүйл байгаа учраас өөрөө сонголтоо хийн. Гэхдээ хүүхдүүдэд ч гэсэн би бас дурааны боц байлгүй. Одоо зөвлөх юм аа зөвлөх юм те. Тэгээд уурлах юм уу ямар нэг өчрөө болохгүй болохоор би бас ойлгохыг хичээдэг. Бас яасан юм болоо. Тэгээд бас нэг гэсэн би харж байгаа тийм хүүхдийг ойлгох нь ярих гэсэн нэг юм. Чамд ингээд таалагдахгүй юм ч чамд ингээд болохгүй юм. Ээж их ингээд ямар зан чанар чамд ингээд таалагдахгүй юм. Энэ зүйл들 бас ингээд хүүхдийн нээлттэй байхыг хүсдэг байгаа. Тэгээд 10 дахь хүртэл одоо 5-6 жил одоо ингээд харигс гэдэг юм уу да өөрийнхөө бодлоор амьдарч гэсэн тэр амьдралаа гэж хулгаж гэж хаагдсан тэр зүйлийг ингээд засахад маш их хугацаа ордог юм байна. Гэхдээ миний хүүд ямар ч гэсэн ээж үнэтэй ингээд сануулгад ихтгэлүүлээд би нэг тоххой тэгэхээр яг тэр зургаараа гинтэй адилхан ингээд ихлээд яг ингээд тэрийг нарахтай энэ хүү чинь ингээд том болж байгаа ч гэсэн бас юутэйг адилхан ингээд үнэтэй би хайрлуулахыг хүсэж байгаа гэдэг энэ зүйлийг бас мэдэрдэг байгаа. Тийм учраас эцэгчүүд бид нар ч гэсэн бас бүх зүйлээр алддаг юм билээ. Хүүхд гэсэн ч боломжийг өгөх ёстой. Хүүхдийг бас сонсох ёстой. Бас сайн найз байх ёстой. Бас сайн сонсогч байх ёстой гэж хэлж үздэг юм аа. Танд үнэхээр баярлалаа. Үнэхээр мундаг ээж байна. Үнэхээр орчин үеийн зүйл нийцүүлэхэд өөрийгөө хөгжүүлдэг, анхаардаг ийм мундаг ээж байна. Гол зүйлүүдийг бол хэллээ. Харж байхад хүүхдүүд маань бол таныг ярьж ах маш их нүүрэн инээд баясгал тадарч талгаад өгч харагдчихэв. Тийм болохоор та хүүхдээ маш хайртай зөв үлгэр дуурайл үзүүлж байгаа мундаг ээж байна. Баярлалаа танд. За дараагийн ээж аудио төлөвлөл байна уу? За цаг маань 8 болох чинь 8:15-аас хойшоо гэхээр бас цаг тавчаа болчих гээд байна. 8:10 гэлээр мэрэгчлэнүүдийнхаа бас яриг зөвлөгөө сонсох хэрэгтэй байгаа. Тэгэхээр нэг 2 эцэг их маш тавч тодорхой 2-3 эцэгийг авчээ. За эрэгтэй аудио байна уу? Аудио төлөвлөлийг сонсчихъя. За байна. Сонсгоч. Сайн байна уу? Хүүхдүүдийн маань санаач гарсан юм байна. Хамтран зохион байгуулалт байна. Миний хувьд бол Солонгосоос оролцож байна. Оо, тийм үү. Манай охин синемаар сургууль сурдаг 10 оны сурчдгийг болсон юм байна. Миний хувьд бол ирээд нэг 2 жилийн хугацаанд хүүхдүүдээс хаалгаа аваад ерөнхийдөө ихийн үедээ бол их хэцүү байсан. Яг хүүхдэд таньж мэдгүй яг өсвөр насны шилжүүлсэн. Ингээд видео коллмен гараад ярьсан гэсэн болоод байгаа юм шиг хүмүүс ихэндээ бид дарнаад идчихсэн болохгүй чи юм гэсэн үг юм байлаа. Сүүлдээ ингээд надад бас алдаа юм гэдэг өөрөө ойлгосныг олон юм сарч үзсэн юм бол бас хүмүүстэйгээ харилцах гал ирсэн гэж би яг суралцах хэрэгтэй байна. Мэдээллийн зонд амьдарч байгаа юм шиг өөртөө бас энийг бас суралцах хэрэгтэй байна. Тэгээд ерөнхийдөө гал хоёр зүйл уншаад эндээс үзээд бол яаж ч найз захтай хүүхдтэйгээ илэн дадангүй ярилцах хэрэгтэй гэдэг учраас тэгээд хүүхдтэйгээ ер нь бол их шудраг ярилцах юм тийм. Манай хүүхэд ерөнхийдөө уртаа гэж бас хүүхдтэй их идэвхтэй манлал гэж сонсож учраас би аль болох бүх зүйлээр дэмждэг аахгүй ер нь бол бүх зүйлээр дэмждэг. Чи чадсан шүү миний охин мундаг шүү заржуул чи чадна гэж өгч хэлдэг. Гэхдээ бас яг өнөөдөр ингэ хүүхдийн ярианаас асууад анхаарал биш байх юм. Тэгэхээр зөв ойлгож байгаа юм байна. Дэмждэг гэж бодсон бол бас л хангалтгүй юм бол ойлгох хэрэгтэй юм. Тэгэхээр би бодож байна. Хүүхдүүд бол маш олон зүйлийг хүсдэг юм байна гэдгийг сонсоосай. Магадгүй ээж аав нь ууртай байж шүү. Ууртай чамтай ярмаар байна гэнгүүт ээж аавтайгаа ярихгүй байж болох. Тэр тусам ээж та намайг сонсохсаг уйлаад хийх гэсэн. Хүүхдүүд ээж аав намайг сонсох гэж чаш явдаг. Бүгд сонсох дээр ээлжтэй хийх. Ээж шийдэл үнээр ингээд яг амаараа хийж болохгүй бичээд цаасан дэртэй. Надад ээж аваа юм асуулт гардаа гэж ээж аавдаа захиа бичсэн. Ойлголцоо асуудал эцэг чинь бүгд та бүгдийг үлээ байгаа учраас бүгдээрээ сайн сонсоод та
Хүүхдүүдийн төлөө л арга шинжлэх хүүхдүүдтэй цайг сайн байгаасаа ээж автагаа хийсэн дүүхэн болоос гэсэн учраас энэ хүүхдүүд ээж аваад бүр ойлгохгүй тийм учраас хүүхдээс ихтгэл гэсэн юм чинь хоёрдугаар ерөнхийдөө ингээд цаашлаасан учраас хүүхдүүд маш мэдээлэл бол мэдэрсэн хүмүүс олон талаас авч байгаа. Тиймээ хүүхдүүд мэдээллийг зөв өөрсөндөө үзэх гэж чинь. Эцэгчүүдтэй ярилцсан ойлгохгүй зүйлээ болохгүй багшаараа дамжуулаад альва нэг хүнээр дамжуулж сайлж байна. Тийм болохоор хүүхдүүд зөв сайхан болоод мэдлэг боловсролтой сайхан болоосай гэж үзэж байна. Өөр хавхан баярлалаа. За танд маш их баярлалаа. Үнэхээр хүүхдийнхаа төлөө анхаарал тавьдаг юм үлгэр жишээж ээж гэдэг нь бол алхам тутамдаа үг болгон цохолдож байна. Танд маш их баярлалаа. Сэтгэл хөдлөж хөөх охин энд сонсоод сууж байгаа. Сонсоод оролцоод байж байгаа юм шиг байна. Түрүү нэг мундаг охин бас санд хэлсэн. Маш их хариуцлагатай юм охин байгаа санагдсан ч юу. Танд баярлалаа. За дараагийн аауд байна уу? Ааудын төлөвлөлтийг нэг сонсч марах байна. Аауд байна уу? Ихтэй хүмүүс байна уу? За дараагийн тэгвэл эцэг эрэгтэй эмэгтэй хамаагүй ээж хамаагүй. За сайн байна уу? Байна сонсогч. Манай одоо 14-тэй манай дотороо хүүхдээ зэрэггүй ялцдаг. Юусэгээ бүрээсээ бүрээдээ хэлцдэг. Тэгээд өөрөөрөө учраас уусаа бирෝны ажил айгүй ажилтай цаастай гэдэг өсвөр насны дээр бас хүүхдээ тийг хамаагүй хийж болохгүй ч гэсэн өөрөө том ихтэй болохоор айгүй сайн юмаа хийдэг. Тэгээд ингээд тэрийг дийцээд ном ингээд дэлгүүр дараад шихэр авах гэсэн бол ном авах тэгвэл ингээд жоохносоо тэгээд номын айгүй хаадаг. Тэгээд хүүхдээ өссөн юмыг ингээд яг бодох дээр яг зөвхөн нуудаа өөрсдөө хэмжээндээ тэр одны авч өгөөд явдаг бас айгүй бас нэр даах юм шиг надад сайн байж байгаа юм. Манай гадаад тэгээд одоо ингээд номын хавьд өөрөө нэгтгэх учраас одоо мөнгөч үнэтэй ихэд айгүй сайн байгаа юм. Намаа өөрөө ингээд аваад тутаагаа нэггүй юм утаад юу яадаг болсон. Тэгээд ингээд хаад нэж өгөөд бас ингээд хаалтанд нэг мөнгөтэй айгүй хийдэг байсан. Сүүлийн үед ингээд хийж өгөөд хаалттай мөнгөийг өгүүлээд яасан чинь яг ингээд нэг удаа зачем би энэ сар ингээд мөнгөтэй чиний төссөн байна. Энэ мөнгөө ингэж үүсгэж авахгүй би чам ингээд одоо хатсан чинь ингээд чинь мөнгөө хангамжруугаа хийвэл 18 настай байгаад чи ийм мөнгөтэй ордог. Энийг айгүй сайн яриад ойлгуулсан чинь тэр мөнгөө одоо бүр ингээд мөнгөө тэр авчгаа асундаа ингээд энэ тасны чийчтэй ингээд яг зөвхөн хүүхдээ мөрөөдлийн сайруудаа мөрөөдж байгаа юм яриулаад гол хүмүүсийн өөрсдөө Микавара бамбарууч гэдэг. За маш их баярлалаа. Бидний энэ хэлцүүлэлт маань бас нэг жижигхэн дөрвөн баримталж явж байгаа. Нэг ярьж явах үед бас мик хаах хэрэгтэй байгаа шүү. За ингээд цаг маань ерөнхийдөө нэлээд явцсан байна. 8 цаг болсон байна. Facebook-оор бас лайв маань шууд Facebook-оор лайв явагдаж байгаа болохоор үзэж байгаа эцэгчүүдийн зүгээс асуулт ирсэн болов уу гэж бодож байна. Тийм болохоор мэрэгчлэнүүдийг одоо ураад мэрэгчлүүд маань бас хүүхдүүдийн хүсэж байгаа зүйл эцэгчүүдийн бас асуултанд бас хариулах болов уу гэж бодож байна. Ингээд Японы хүүхдийн үеийн сангийн хүүхд хамгааллын тогтолцоог эхжүүлэх төслийн мэрэгчлэнүүдийг бас энэ талаар зөвлөж өгөөч. Эцэгчүүдэд болон хүүхдүүдэд хандаж ирэх зөвлөгөө байна уу гэж хэлмээр байна. Та бүхэн за лайв хадгалж болно байх гэж бодож байна. За одоо ихтэй маш амжилттай явж байгаа. Яг өсвөр насны хүүхдүүд маань ихтэй одоо ихтэй ямар харилцаатай байгаастай эцэгтэй зүгээс одоо юу одоо байдгийг нэгээд сайхан эцэгчүүд маань ч гэсэн өөрсдөө ярьдаг тийм. Тэгээд бүх асуултуудаас бийжээ. За тэгэхээр ихтэй одоо миний зүгээс хайртай зүйл маань тавхтай сандаа дуусах зүйл маань юу вэ гэхээр
ер нь бол одоо бид нар дахин хүрч маань бол хүүхд байж ирсэн тийм ээ. Хүүхдүүд маань болоод ингээд том хүн болсоход ийм хөгжлөөр зам явж байгаа ийм хөгжиж байгаа хүмүүс бидний одоо жишээлийн болоод 1970-аад онд гэсэн миний амьд байсан одоо хүүхд байх үеийн нийгэм маань өөр байсан. За одоогийн хүүхдүүдийн амьдарч байгаа нийгэм бол бас өөр болсон байна тийм одоо хөгжиж одоо хүүхдүүд одоо тийм бидний үеэс өөр. Тэгэхээр яг хүүхдүүд маань гэсэн шүү дээ. Бидний одоо өөр одоо нийгэмд амьдарч байгаа гэдгийг бүхэн төгшөөр дараагаас өөрсдийнхөө нийгэмтэй битгий харьцуулаасай гэж үзсэн тийм. Тэгэхээр ер нь бол бид нар өөрсдөө тань болоод ирээдүйд амьдтай одоо яваастай зөв шударга болоосай гэдэг талаас нь бол тэр хүүхдүүдээ хүмүүжүүлж байгаа. Гэхдээ бид нар юуг анхаарах вэ гэхээр өөрсдөө бид нар сайн хүн болох хэрхэн яаж харилцах ёстой вэ? Яаж дэмжих ёстой вэ? Одоо ажил зүйлийг хийх тийм ээ яаж чиглүүлж ёстой юм? Тэгэхээр талаас нь одоо харилцах хэрэгтэй. Тэгэхээр хамгийн түрүүнд яаж ялах хэрэгтэй тийм ээ? Одоо юу хийгээд байгаа юу хийвэл одоо болох вэ? Буруу хийдэг гэдэг нөгөө сайн таастаж ярилцаж байж хэлийг чиглүүлж өгөх гэсэн үг тийм. Тэгэхээр нөгөө интернетийн орчинд одоо удаан цаг зарцуулаад байна. Юу хийгээд байгаа ихтэй хэмжээгээр юу хийж иргээд өөрөө сахуу хятадгаа орно. Энэ бол хүүхдийн бас бурч өгөх боломжтой одоо энэ орчин юм буруу одоо энэ бас ингээд нөгөө буруу зүйлсээс цагийг зарцуулаад байх бол энэ бас одоо буруу зүйл рүү орох за гинт хэрэг холбогдоод буруу татагдах бас эрсдэл байдаг юм шүү гэдэг юм сайхан тайлбарлаад өгөх юм бол энэ бас болж юм лээ. За тэгэхээр ярилцж ярилцахад цаг гаргаад хоёр жилийн нөгөө ширээ яах цугаад явж ирээдүйн ажилдаа тулгдаа хичээл номоо хийх нь юу юм ойлгох вэ? Юуг нь ойлгохгүй байх тийм. За энэ ойлгохгүй байгаа зүйлийг нь одоо багшаас нь асууж болох уу? За хоёулаа орлоод үтгэл их ч юм уу ингээд энэний зүйлийг хийхдээ бас ингээд ярилцаж байх хэрэгтэй. Одоо хоолой хийхдээ түнсээ ажилладаг удаа дураад ихтэй ч юм уу бахаа ихтэй гэдэг хамтарч ажиллах нь бол бидний одоо хүүхдтэйгээ ярилцах, хүүхдтэйгээ санаа бодлыг сонсох хамгийн төвчтэй хүч байдаг юм шүү гэдэг бас итгэж байгаа ойлгоорой гэж өгсөх байна. За тэгээд сонс гэдэг бол бас нөгөө юу ярьж байгааг өөр нэг чигээрээс асууад өгөх биш. Тэр хүүхдийн чинь сэтгэл санаа юу болоод байгаа юм гэдгийг чин сэтгэлээсээ сонсож байгаарай итгэжтэй. Яг бол сонсгоо юм шиг ингээд нөгөө харилцаад байдаг. Гэтэл одоо намайг ингээд нөгөө өдрүүг хараад, нүүдлүүг хараад надад чин сэтгэлээс анхаарал хандуулахгүй байна шүү гэдэг нөгөө мэдрэмжийг бүгд авсан бол цаашаа явах хэрэгтэй. Наад юу гэдэг нь юу вэ? гэсэн байдлаар харилцах гэдэг. Тэгэхээр сонсохдоо бол нөгөө бидний хайраа гад юу дотроо хасаа гадна гэдэг үг чинь бас эсвэргээрээ шүү. Хайр хадгалжаа нөгөө үн үйлдэлээр илэрхийлэхгүй бол одоо надад сонсож анхаарч байгаа гэдэг үг маань мэдрэхгүй тийм. За тэгэхээр нөгөө талаас нөгөө давж хахын талаар ирээдүйд амьдрал байна штэ. Тэгэхээр амьдрал одоо ямар эрсдлүүд гарч болох вэ? Үеийнхэн зүгээс одоо нөгөө давж хах одоо хэвээ ирэх юм бол энийг яаж давж туулах вэ гэдэг тэр зүйлээр одоо багаас нь ихтэй бэлтэж өгсэй гэж одоо хэлэх байна. За тэгэхээр одоо яг амьдралын сорилт гэж юм байдیں۔ За хүүхдүүдийн зүгээс дээдлэж ирүүлж хүчээр биш харин ийм зүгээр яаж давтаж болох вэ? Эдгээр давтаж болох бол чамд одоо туслах ямар хүмүүс байдаг гэж хүүхдүүдтэй сайхан ярилцаж одоо ойлгуулж тайлбарлаж өгөөрэй гэж байна. За түрүү манай хүүхдүүд бас нэлээд ярьсан. Шийдвэрийн насны талаар сайн ойлголттой байгаасай гэж хүсчихсэн тийм. Тэгэхээр шийдвэрийн нас, өсвөр нас за өсөлтийн нас гэж надад ярьсан хэлээд байгаа. Энэ наснд одоо яг үгээр нөгөө чиглэлээр одоо өөрчлөлт гараад. Тэгэхээр одоо яг үгээр бие махбод гардаг өөрчлөлт илэрхий зүйлийг аян сайн мэдээд ирэхтэй одоо нөгөө яг татах гараад дуу хоолойны өөрчлөлт гэхэд одоо бие махбод гарч өөрчлөлтийг хараад ингээд хайлтаад байдаг. Тэгэхээр энэ маань юу вэ гэвэл дахин чинь ингээд маш олон өөрчлөлт явж байгаа шүү дээ. Маш их дээл явж байгаа. Гормоны өөрчлөлт гарч ирээ. Сэтгэл зүйн хувьд одоо нөгөө ганцхан өөрчлөлтийг гэдэг бас ингээд
тоох гэдэг. Тэгэхээр гэгэнтийн энэ маань одоо нэг яахан төлөвлөгөө тавих үгтээс нь одоо гэгэнт өөр утгаатай болчтой. Энэ яг тийм бол чамд юу тохиолдож байгаа тэгээд нөгөө ингээд ойлгохгүй ингээд нөгөө өмнөхөр ингээд нөгөө хавтгаа дагаад байдаг. Тэгэхээр энэ өөр бие махбод одоо маш олон гормоны өөрчлөлтүүд яадаг. Энэ хүний бие махбод төдийгүй сэтгэл санаа бүтэл нөлөөж байдаг. Тэгэхээр энэ нөгөө зан аашин савлаар тайван байсан үгүүд одоо хэд ааштай тоолцдог. Эсвэл одоо хэд зэрэгтэй сайхан одоо ингээд нөгөө нээлттэй байсан үгүүд дуугүй одоо ингээд гасараа дахиж ихэвчлэн дээр юм аа. Одоо бас нөгөө идэвхтэй дээр яваад байна гэж байна. Нөгөө талаас нөгөө гурван шатны юу гэдэг нийгэмшгүүд нь өөрчлөлт гараад ирдэг шүү. Нийгмийн харилцаа багттай өөрчлөлттэй. Яг тэр өмнө арай баг багтаа гэр бүлийн нэгэ итгэх байсан хүмүүс маань илүү найз нөхдөйгөө эсвэл одоо яг итгэх бүсгүйгээр тэгж явдлыг хараад байдаг. Тэгэхээр энэ маань одоо нөгөө хүүхдийн нийгэмшил ингээд өөрчлөлт гараад байдаг. Томчууд гэдэг энэ одоо бүх талуудыг нь одоо юу яа гэдэг асууж үзэж хүүхдтэйгээ нээлттэй их дахин ярилцж байгаарай гэж хэлэх байна. Нөгөө талаар аль зүйл нөгөө хариуцлагатай хандах гэр чанарыг нь одоо багаас нь бас одоо энэ харилцаагаараа санжуулж төвшүүлж өгөх хэрэгтэй юм болов. Тэгээд одоо жишээлбэл гэр орны ажил болгохаа нэг өөр хандлага ихтэй бүтээж сурах хэрэгтэй. Тэгэхээр одоо зарим студентүүд одоо хүүхдээ хэд дураар тавьдаг юм хийхгүй одоо гэр ажил оролцуулахгүй байх. Эсвэл нөгөө талаар одоо хамт гэр орныхаа ажлыг ингээд нөгөө явуулаад бас байгаад байдаг шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө ажил хүүхд маань ямар үйлдэлтэй хийх юм, ямар ажлыг хийх юм хүүхдийн одоо чадахгүй мөрөө үгүй дээ. Тэгээд тэрнээ нэгтгэхдээ яаж одоо оруулах хэрэгтэй вэ гэдэг талаас нь тань одоо ярилцаж байгаасай. Нөгөө талаас нөгөө өөрийн илэрхийлэх боломжийг олгоос намайг сонсоосай гэж хүсэж шүү дээ. Нөгөө хүүхдүүд маань тэгэхээр хүүхдээ чи юу гэж мэдээ би чиний насыг байраад ирсэн болохоос одоо нөгөө чиний насны дээр илэрхийлэхтэйгээ ингэж хайхгүй юм. Миний үед одоо аав ээжийг өгөөл байдаг гэдэг үеийн одоо өгчтэй байна. За тэгэхээр хүүхдээс сонсохын тулд нэрийг юу хийж байгаа бол магадгүй одоо тэр нөгөө хүүхд насны амьдралын туршлага бидний асуудал өөр байгаа шүү дээ. Тэгэхээр эрсдэл гэдэг юм юу вэ гэдэг одоо алхам алхмаар тайлбарлаж хийж байгаа хэрэгтэй. За нөгөө талаар бусдыг хүндлэх гэдэг юм бас одоо зааж сурах хэрэгтэй тийм. За энийг юу гэж хэлэх вэ гэхээр нөгөө гэр орныхаа ажилтнаас зүйлээ бүх бүсгүй байгаа хүмүүсийн амьдралтай танилцуулдаг тэднэрт одоо хамтарч ингээд нөгөө туслан дэмжлэг өгөх юм уу эсвэл одоо яг юм одоо бусадтай харилцах харилцаад та биднээс ихтэй учраас өөрийнхөө үйлчлэлээр одоо харуулж авах хэрэгтэй. Хүүхдтэйгээ аль болох хөдөлж харилцах юм бол эргээд хүүхд маань бусадтай ингэж харилцдаг байна. Үг хэлэх юм ийм байдаг юм байна. Also үйлдэл төлөвлөгөө нь ийм байдаг байна гэдэг эцэгчүүд биднээс суралцж учраас одоо зөвхөн өгөөрэй гэхэд чи тийх ёстой яг их ёстой гэж хэлээд ахад болов хүүхдүүд маань тийшээ ойлгож чадахгүй талтай шүү гэж хэлээ. За нөгөө талаар ирээдүйн талаар бас одоо бодлогын дэмжлэг туслах өгөөрэй. Зөвхөн одоо бид нар өөрийнхөө одоо мэрэгчлийг өгүүлэх чиний одоо сайн сайхны төлөө би хэлж байгаа гар ингээд нөгөө байдлаар хандгаад байдаг. Тэгэхээр ирээдүйд гэхдээ одоо ямар ажил мэргэжлийг сонгоод байгаа, ямар одоо амьдралтай байх уу гэдэг дээр одоо нөгөө өөрийнхөө тэр нөгөө бүхэлдээ өөрөдийг хүүхдээрээ ингэж нөгөө хүүхдээрээ гүйцэтгүүлэхдээ ингээд нөгөө шахалт үзүүлэлт авах байгаад байдаг шүү. Тэгэхээр энэ дээр мэдрэмжтэй хандаарай гэж тэгэхээр манай цэгийн бас тэр нэлээд явах тийм. За сайн санаа таах дараа юм. За тэр хүүхдүүд маань маш анамжтай санаад байна. Эцэгчүүд манаас маш олон гой санаад байж байна. Тэгэхээр би бас хэдийн зүйл дээрс эцэгчүүдтэй бас зөвлөе гэж бодож байна. Бас хүүхдүүдтэй адилхан. За хүүхдүүдээрээ бол юу зөвлөх гэхээр өсвөр насны хүүхдүүд бид одоо энэ ковид үед ч адилхан тийм. Ерөөсөө хийж байгаа ажлынхаа юмнуудыг төлөвлөх хэрэгтэй. Хамгийн их төлөвлөх хэрэгтэй тийм. За бүгд
хэрэгтэй байдаг. За тэр нь болохоор цагийн хуваараа гаргаад за өглөөнөөс ахуулаад орой хүртэл та одоо бүгд маань яг юу хийх вэ? За интернетийн орчинд ямар хэдэн цаг байх вэ? За интернетийн орчингоос хэдэн цагийн ямар гоё мэдээлэл олж бүх хэлнийхээ мэдгийг сайжруулж гэдэг юм уу? Бүх юм нарийн төлөвлөчих юм бол тэрийг эцэгтэй ингэж харьцуулчих юм бол одоо чи интернетийн утгаар маш удаан сууж штэ чи ингэж штэ гэдэг юм уу те? Тийм яриаг юусаа гарахгүй. Тэгэхээр сайн төлөвлөөр гэдэг мээрээ. За дараагийн нэг асуудал нь юу гэхээр сэтгэлдүүдтэй одоо нөгөө хүүхдээ яг өөр хөвгсээр байх гэдэг зүйлээрээ жоох анализ хийж бодорой гэж хэлмээрээ. Ягаад гэвэл ингээд найзсаа найзыг зааж өгдөг те. За эсвэл чи энэ охинтой найзч авахгүй чи тэртэй найзч авахгүй гэдэг ингээд заагаад байдаг те. Тэгэхээр хүүхдээ харах үзэг хүүхдээ бие харж байгаа биедээ одоо юу гэх найз хүсэж байгаа тэр хүсэл тэмүүлэл гэдэг юм чи шал өөр шүү дээ. Тэгэхээр хүүхдийн нүдээс бас арай өөр харагдаж байгаа те. Тэгэхээр ингээд юу болгоно ингээд заавчтай яг өөр байх гадууд тэргүй аль хүүхдийг ойлгохоор байдаг юм хэлмээр. А нөгөө цаас нь сэтгэлдээ тав хүүхдээ ямар зөв шийдвэр гаргах гэж хэрэгтэй. Хүүхдээ ямар нэгэн байдлаар зөв шийдвэр гаргана миний гэдэгтээ та заавал итгэх ёстой. За нөгөө талаасаа хүүхд ямар нэгэн алтаа ажил гарлаа гэж бодъё. Одоо алтаа хийхгүй үгүй хаанч авахгүй шүү дээ. Тэгэхээр тэр тохиолдолд хүүхд алтаа хийж байгаа тохиолдолд ямар нэгэн алтаа гарчлаа гэж бодоход тэр алтаагаа дахид батахгүйгээр өчнөө дахиад тэр хүүхд маань илүү тэрхээс суралцаад нийгэмд хөлөө 100 болоо явах нь итгэвчүүд бидэд дандаа урамшуулдаг, ойлгодог, дэмждэг байх нь хамгийн чухал байгаа. За тэгээ ер нь бол итгэвчүүд бид нэр хүүхдтэйгээ ер нь л ингээд бүх юм ингээд одоо чи ингээд баруун талын замаар яваа, дүүтлийн замаар яваарай те чи уушаа гараад яваарай гэдэг ингээд юу насан турш хүн байдлыг бодож бид нэрийг яг энэ хөө байдлаар заавчлаад байвал бидээс бас яг хүүхдээ санагдав те тэрнтэй адилхан яг хүүхдээ ойлгоод зөвлөд за хийх дээр гэлээд игээр явах нь бол илүү бас чухал байлаа гэдэг санааг хүсэж байна. За зэвэндээ маш их баярлалаа. Үнэхээр хүүхдүүдийг сайн сонсоод хүүхдүүдэд маш үнэтэй чухал зөвлөгөө эцэгчүүдэд бас нэгийг бодож нөгөөг тунгаах бас ийм сайхан зөвлөгөө өгсөнд бас баярлалаа. За тэгээ хүүхдүүд маань бас гарахгүй хүлээж байгаараа бид нар энэ бүх талуудын байр суурийг ямар шүмжлэхүүгээр сонсож байгаа. Хүүхдүүдэд сонссон, эцэгчүүдэд сонссон, мэрэгчлүүдийгээ сонсож байгаа. Мэрэгчлүүд маань ямар байр суурь дээрээс ярьж байгаа вэ гэхээр хүүхдүүдийн саналыг хүлээж аваад хүүхдүүдтэй эцэгчүүд хэрхэн харилцах вэ гэдэг талаар ярьсан. Таны хоёрыг мэрэгчлээ. За би хүүхдийн сангийн мэрэгчлээ дулам сүрэнг болохоор хүүхдүүдтэй хандаад эцэгчүүдийг хэрхэн ойлгож эцэгчүүдтэйгээ болон одоо багш нар гэдэг юм уу тийм насан туршидтайгаа бас хэрхэн харилцах ёстой вэ? Хүндэтгэлтэй харилцах ёстой вэ гэдэг талаар бас товчхон зөвлөгөө өгөхийг хүсэж байна. Хүүхдүүдийнхээ яриаг сонсоод бидээс бодох бол одоо ямар мөнгө болчих вэ? Ямар зүйл болчих вэ? За энэ одоо зүйлийн талаар гадар нөгөө хүүхд дуугүй байна юу гэдэг хэлж байгаа бид маш их зүйлийг ойлгож аваад энийг бол эцэгчүүд ялангуяа өсвөр насны эцэгчүүд миний хүүхд бас ямар байх вэ гэж бодоод яг энэ одоо хүүхдүүдийн одоо хийж байгаа төлөвлөлт хийж байгаа өгөөд яг энэ миний хүүхдүүдийн хийж байгаа өгшөө гэж бодож үзээсэй гэж үзчихээ. Тэгээд аль нь бид нар суралцж дээ. Аав ээжүүд бас аав ээж бол суралцж өсвөр насны хүүхдүүд бага насны хүүхдээс бага насны хүүхдүүд сургуулийн насны хүүхдүүд өсвөр нас гэх ингээд амьдрал бичигдсэн шүү дээ. Тэгээд өвөө эмээнээр одоо тэгэхээр хамгийн сайн одоо сургууль хүмүүжүүлэгч болдгийн учир нь бид олон насны хүүхдүүдийг одоо удаан хугацаанд хүмүүжүүлж асар байдаг бошлогтой очиж байгаа байхгүй юу. Тэгэхээр магадгүй одоо хүүхдүүдэд хандаж ирэхэд ээж аав ч гэсэн ээж аав байхад чамайг яаж хүмүүжүүлэх вэ гэдэг нь бодож байгаа. Тэгэхээр айл болохоор ээж аавтайгаа ойлгомжтой хэлцээгээр тэгээд магадгүй одоо ингээд ээж аав ч ингээд чам их үхээд байгаа юм санагдаж магадгүй хийж байгаа үгтэй. А гэтэл энэ нь одоо тэгэхээр яг бүрээ чам сануулаад байгаа гэдгийг ойлгоо. Ээж аав маань дандаа үгтэйгээ би хасаасаа илүү миний үг намайг сайн явах яг ард замыг зааж өгөх юм аюулаас сэргийлэх одоо татар заагаад байм амьдрал бүхий татар заагаад байм гэдэг татар ингээд сонсож хийж авч байгаарай. Хэрвээ одоо ингээд чи өөрөө ингээд ээж аавгаа ойлгохгүй ихтэй ингээд нөгөө намайг ингээд хүүхд ээж аав маань одоо би намайг ойлгоорой гэж үзвэл бас одоо ууч штэ тийм. Тэгэхээр харилцан одоо би бинийг ойлгох тэгээд би битэй ингээд үдээстэй хандах ээж аавгаа ч гэсэн одоо яаж ярих вэ гэдэгтээ бас ихэд түрүүний манай нэг ээж хэлсэн шүү дээ.
нэг удаа ярьсан магадгүй ээж аав ингээд ядарсан байж байгаа тэгээд тийм тазар яриад ерөөс дэмий юм байна. Болохоор дараагийн удаа дахин онцлог хийгээд тэрийгээ бичиж өгөөсөд одоо ярих боломжтой хэзээ таньтай ярих боломжтой гэх юм уу. Ийм чигээр юм гаргагаануудыг ингээд хараараа ээж аваа сонсохгүй би яриад ирэх юм. Яаж өөрийгөө сонсох вэ гэдэг тийм ээж авч гэсэн чамаа бас сонсож хүсэж байгаа. Би бодоорой. За тэгээд нөгөө хүүхдүүдийн өсөлт аюу хацуудаг гэдэг юм ярьдаа тэгээд аргагүй яаж ээж аав нь гэдэг вэ гэхээр бас нөгөө өөр хүүхдүүдэд юм эцэгхэн болон хүүхдүүдэд тайван болоосоо тийм ингээд бусдад их ажилтан болоосоо гэж нууц гэсэн баггүй. Тийм учраас нэг босох цагтаа тийм босгоос ингээд агуулгад ирсэн шүү. Тэгэхээр энэ таамыг чамаа ингээд амжилтын хүрэх байгаа юм арга барил усмаа гэдгийг бас ингээд бодоорой. За тэгээд найз нөхдөдөө явах байх ингээд ээж авч бургуут чиж магадгүй гэхдээ яг ээж авч явах тэгээд чи том болоод биед аваад ингээд явж байгаа. Нөгөө талаар ээж аав нь чиний аюулгүй байх ингээд танаад төвшөө гэдэг. Тэгэхээр хэрвээ одоо яг тийм хүүхдээ энэ найзуудтайгаа яг тэгээд тэсэн цагаа хоорондоо тэгээд бидний одоо би дахиж ирсэн байна гэж байна. Маш нээлттэй харилцаатай юм бол эцэгчүүд бол зөвчтөн найз нөхөдтэй байх юм бол ингээд имжлэг юм байна. За тэгээд нөгөө талаар хүүхдээ яг энэ хэсгийн хүүхдүүдийн опшн угаасаа тэр нөгөө найз нөхдөд үлдэх найз нөхдөд илүү тавьдаг үе баггүй. Тэгэхээр тэрийг чинь бас ээж аав нь ойлгохгүй байж магадгүй. Тэгэхээр энэ үедээ би одоо найз нөхдөд ийм зүйлийг би ингэж бодож байгаа юм аа. Тэгээд бас ээж ааваа тайлбар хийж болж байгаарай. За мэрэгжил таван асуудлаар бол яг харахгүй ингээд эцэгчүүд бол яг ингээд өөрсдөө бүтгэх гэдэг. За би багш шинж багш нэгжтэй болъё гэдэг тийм. Энэ чинь яг зүгээр нэг таа нарын өөрийнхөө хүсэж байгаа мэрэгжил өөрийнхөө одоо ингээд хүмүүс зааж зорилгоо хүүхдийг хүрэх хэрэгтэй гэдэг. Эцэг хатуу гэж хэлдэг. Тэгэхээр энийг бас ойлгоод гэхдээ бол яг эцэгийнхээ хүсээр чи өөр мэрэгжлийн одоо эцэг хүсээр тоглох биш шүү дээ. Хоорондоо ярьсан таавал одоо ташаалт гэсэн үг. Гэхдээ би инженер болох. Яг л надад ийм байна гэдэг. Өөрийнхөө өсөж бодлыг ингээд бас та илэрхийлж байгаарай тийм. Нөгөө чимээг өнгөрөөгөө ээж дандаа ингэдэг ингээд нуугаад ахад нөгөө эцэгчүүд манаас чамд ойлгохгүй байх хэрэгтэй тийм. За тэгээд ер нь бол нөгөө хүүхдүүд бол ингээд дөнгөж төгсний дараа бол эцэгхийн хямд маш их хүүхдийн бие даасан байдал маш бага байдаг бол айждаа нөгөө хүүхдийн ингээд нөгөө өөрийгөө бие даах чадвар нь илүү их яваад эцэг хямдаа айжмал багс хэрэгтэй. Өөрөөр би илүү одоо нэг нас хоёр настай хүүхдээ илүү анхаарал тавьдаг байсан бол 3 зөвлөгөөгөөс авахгүйдаа өөрийн бие даах боломж болтойг нь олгоод за тэгээд одоо 10 нас хүртэл юу их 16 нас хүртэл юу их 18 нас хүрээд одоо энэ хүн ингээд иргэний өмнөхөө аваад одоо би даас оюутан болоо явдаг гэхэд өөрийгөө бие даах тийм үү байгаасаа гэж бодлоо. Тэгэхээр эцэгчүүд маань бас энийг ойлгох хэрэгтэй. Хүүхдээ яг хэзээ яг бие даах уу хэзээ яг одоо хяналтаа сурах вэ гэдэг. Нөгөө талаараа хүүхдийн бие даасан байдал түвшний дараа маш бага. Тэгээд илүү их ингээд тайлж штеп. Тэгэхээр эцэгчүүд бид нар маань одоо тэгэхээр бас ингээд хүүхдүүдийг ингээд яг дандаа ингээд хайрлж ирдэг. Тэгээд тэрний цаар ингээд бас ингээд хайрлж байгаа бас өөрөөр илэрхийлдэг одоо итгэх ингээд бадаа байж ирдэг Канадагаар шиг байх гарч байна. Тэгэхээр энэ хоёрын хооронд таадах би энэ олон зүйлийн талаар юу ярьдаг вэ гэхээр хүүхдийн зорилго эцэгхийн зорилго яг адилхан. Нэг хүүхдээ сайн болго нөгөө сайн одоо арайс өөрийгөө бие даах нь болох тийм. Тэгэхээр энэ дээр хоорондоо монголчууд ярьдаг шүү дээ хүүхдээрээ маш их өнөөдөр одоо хэдэн маань гэсэн хүүхдээ ээж авдаг бидний үүсэж байдаг. Энэ яг зөв хоорондоо сайн ярилцаарай. Ойлголцоорой. Ингээд зөвлөх бай. Тэгэхээр нэг удаагийн юм одоо бишэлээс битгий ингэж орхоор байг ярьдаг. Тэг боломжуудыг байг илэрхийлж авах
Тийм ээ. Тэгээд ээж аваа хэрвээ ингээд нэг сайхан ярьдаг хүүхдэн ч гэсэн ээж аваасаа ойлгодог, харьцдаг, үзэлдэг нөгөө талаараа эцэг нь бас үр хүүхдээ хүндэлдэг, ойлгодог ийм харилцаанаас ирээдүйн юм тогтвортой ийм харилцаа үүсгэх юм аа. Тэгээд эцэгчүүд амьдралын багш тэгээд хүүхдүүдээ бас их зөв үйлдвэрээр үйлдвэрээ ярьцаараа хичээлээрээ. За маш их баярлалаа. За хоёр талын байр суурь дээр хоёуландаа хүүхдүүд маань мэдээлэл аваад зөвлөгөө авчлаа. Эцэгчүүд маань ч гэсэн би одоо яг энэ эрдэмтэнд амьдарч байгаа хүүхдүүдтэй би өөрөө бас эцэгийнхээ хувьд яаж мэдлэг мэргэжлээ одоо тийм мэдлэгээ одоо дээшлүүлэх хүүхдтэй харилцах харилцаан дээр би яаж өөрчлөх вэ гэдэг талаар бас нэлээд олон зүйлийг бас бодож тунгаасан байх гэж бодож байна. За тэгээд манай энэ уулзалт хэлэлцүүлэгт бас манай сургуулийн нийгмийн ажилтнууд маань бас сууж байгаа мэргэжлийн хүмүүс байгаа учраас энэ тал дээр бас хүүхэд эцэг их хоёрын дунд холбож ажиллаж байгаа мэргэжлийн хүний хувьд бас хандаж ирэх энэ хоёрын дунд ажиллах нь ямар байдаг вэ? Энэ тал дээр бас туршлагатай нийгмийн ажилтнуудаа бас үг хэлэх болов гэж бодож байна. Тэгээд одоо энэ лайв маань ер нь ингээд дуусах төгсөж байгаа учраас хүүхдүүд маань бүр хэлмээр байгаа үгүй бол нэг хэдхэн минут 1 минут яриад бүр нэг хэлж амжаагүй байсан эцэг их байвал бас авах. Гэхдээ ер нь бол жоохон удахгүй болохгүй. Тэгэхээр нийгмийн ажилтнуудаа нэг сонсчихоо тий. За санаа тавьдээ өрөө мэндийг хүргэе. Яг аавчтай хэлэх нэг санааны хэлцэл маань бас маш их амжилттай сайхан болж байна. Мэдээс бүрний 50 дугаар сургуулийн нийгмийн ажилтан байна. Арахны тавтар илэрсэн болж байна. За өнөөдөр яг манай итгэгчид маань яг хүүхдүүд бас тоо сайн болж сайн нэг расмустерны тавтараас чаддаг. Энэ илүү манай онлайнаар ч юм уу зарим нэг мэдээлэлээс хүүхдээ яг ингэ цаг гаргах хэрэгтэй байна. Эсвэл зарим нэг санаа зовлоноор сандчдаг. За энэ санаа ятж байгаа бол зарим нэг зүйлээс ахад илүү дүр ихсэн хэлбэр төвчий тэр хүүхдээ яг ойлгохгүй ягс нөгөө инглиш баг инглиш хэлээр хүүхдээ тэгээд Астэтик яг үүндээ яг тэр хүүхдийн төлөөлөл хүүхдийн аюул гэсэн та хүүхдийн хотер очоод өнөөдрийн үүсэл стандарт дээр орцож байгаа юм бас баг зэрэг ажилладаг. Эсвэл хүүхдүүд тэрсээ эцэг байна. Ястамбал таунэдэр сургууль дээр аюул гэсэн багтаалаа. Одоо хүүхдээсээ судалсан хүүхдээсээ мэддэг байх хэрэгтэй. Энэ зүйлс зөвхөн мөн одоо өсвөр насны дээр нь явж байгаа хүүхдээ бага настай харьцуулдаг. Бага настай манай хүүхд ингээд ээж аваа сонсдог ийм байсан. Одоо ингээд бид нэг сонсоод хичээл хэмжих юм. Энэ бас эцэгчүүдтэй бас бомлын цаалаа байна. Энэ юу гэхээр өнөөдрийн таны явж байгаа учраас тэр хүүхдтэй хатер онцлог тэр зоос ийм цааварлаж эцэг их зүгээс илүү сайн таньж мэдж найз нөхдөд мэдж амтас илүү сайн найзад байж найз нөхдөд мэдээлэл хамтарч байсан мэдээллийн сонсож түндээр нэг эрг агаараас зөвлөө эцэгчүүдийг яг тэр мэдээлэл сонсдог түлхэл илүү нэг хүүхдээ шууд заадаг байдаг. Хүүхдээ шүүмжчдэг уцаад манай хүүхдээ эцэгтэй нэг асуудал ярихаасаа айдаг ч юм уу ингэдэг за нэг асуудал ярих сонирхол хийх бүрүүд аваад ачаадаг учраас манай эцэгчүүд маань энэ хүүхдээ сайн сонсож байна. Сонсоод өөрөө шүмжээд маш эргээр хүүхдээ үлдэх. Аштан бас зарим одоо тарацаг яарч нэг орлоор ч юм уу эсвэл нэг ямар нэгэн баштаа онцдаг үгүй та эцэгчүүдээс бүх талтай штат ангийн найзуудтай байгаа холбоотой байх хэрэгтэй. Яг юу гэдэг эцэгчүүдтэй байна. За тэгээ бүгд маш их баярлалаа. Амжилттай. Одоо бид бас бусад мэдлүүд маань заавал бүгд мэдээлэл өгж байгаа учраас очиж дараагийн зөвлөгөөрс ингээд өгөөж байна. За маш их баярлалаа. Сургуулийн нийгмийн ажилтнуудыг төлөөлөөд манай мөнх эрдэнэ
маш үнэтэй бас зөвлөгөөг өглөө. За өөр боловсролч 48 дугаар сургуулийн нийгмийн ажилтныг сонсч тэгээд дуусчих байна. Сайн байна уу? За сайн байна уу? Өнөөдөр онлайн хүүхдүүдтэй зам хаад агуулж байгаа хүмүүстэй мэрэгчлэн бас энэ одоо сайн үгүй. Тэгээ бас хүүхдүүд маань ажил талаасаа өөрсдөө хүүхдээ ойлгох ёстой зүйлүүд бас хийж байна. Тэгэхээр энэ одоо нэг юм эзэмшлийн байдал тийм ээ. Одоо компьютерийн орчин хэвчээ шаардлага өөр байдал учраас өөр зүйл бодлоо өөр хаалтын асуудал үүсэж байна. Эцэгчүүдийн энийг одоо бүгд л одоо маш сайн ойлгох хэрэгтэй. Эцэг одоо хамгийн чухал зүйл бол эцэгчүүд одоо багштайгаа хүүхдүүдтэйгээ хамтарч ойлголцож ажиллах. Хоорондоо одоо оролцсон болохоор хамтарч ажиллаж байх хэрэгтэй. Хүүхдүүд мэдхгүй чадахгүй зүйлээ бол ээж авдаг гэсэн нууц бодож хүндээ бол заавал мэдж явах хэрэгтэй. За ээж аваад нууц хүүхдтэй одоо хайртай гэдэг нь чиглэл өөр хүүхдтэй хэвчээ ийм зүйлүүд одоо аль аль бас чухал өнөөдрийн ээж авдаг хандах ийм хэсэг одоо зүйл болох санахаа гэж бодсон. Тэгэхээр өгөөл бүнийг олж болдог, ядуулж болдог. Тэгэхээр одоо хүүхдүүд маань ээж авдаг зүг ажиллаж байгаагүй чийж ээж аав хүүхдүүдтэй зүг ажиллаж чийж чадсанаа одоо бидний хаад байгаа асуудал таваад байгаа харилцаа маань нэ гэж байна. За маш их баярлалаа. За бидний уулзалт маань бол 7 цагтаа яг эхэлсэн 8:30 хүртэл явагдах байгаа. Яг цаг маань болж байна. Тэгээ энэ аав ээжтэй хандаж хэлэх бидний үгс гэдэг энэ санаачлагыг онлайн хэлцүүлгийг явуулж өгөөч гэж санаачлаг гаргасан хүүхдүүдтэй мөн тэднийгээ дэмжиж ажилдаг хайртай эцэг эхчүүдэд нь за хүүхдтэйгээ төлөө анхаарал тавьж ажилдаг мэрэгчлэнүүдтэй сургуулийн нийгмийн ажилтнуудаа маш их баярлалаа. Тэгээ маш их олон хүмүүс бас өнөөдөр хэлцүүлгийг үзсэн байгаа. Мэдээж анхны бас юм хэлцүүл учраас алдаатай оноотой байхыг үгүйсэхгүй та бүхэн тийм учраас дараагийнхаа одоо сэдвийг хийх хүсэл ямар сэдвээр одоо мэрэгчлэнүүдээс гэдэг юм уу те одоо зөвлөгөө авахыг хүсэж байна. Энэ хэрэгцээгээ бас коммент пэйжийн одоо энэ лайвын доор комментероос оруулах боломжтой шүү. Тэгээд өнөөдрийн үйл ажиллагаанд яах юм? Тийм. За тэгээд өнөөдрийн үйл ажиллагаанд ихэвчлэн оролцсон цаг зав гаргаж оролцсон бүх хүүхдүүдтэй, эцэгчүүдтэй, мэрэгчлэнүүдтэй маш их баярлалаа. Тэгээд та бүхэнд ажил амьдралд амжилт хүсье. За баярлалаа.